Засгийн газрын төр. Засгийн газрын өрийн үйлчилгээ. Засгийн газрын өрийн үйлчилгээний зардалд хүүгийн зардал болон гэрээнд заасан шимтгэл хураамжийн зардал ордог. Засгийн газрын зүгээс өндөр хүүтэй дотоод бонд гаргалтыг багасгаж, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах, гадаадын хямд өртөгтэй их усүрийг ашиглах замаар жилээс жилд хурдцтай өсч буй хүүгийн зардлыг бууруулах бодлого баримталж байгаа бөгөөд хүүгийн зардалд 2018 онд нэг их найд 150.7 тэрбум төгрөг төсвөлсөн нь 2017 оноос 4.4 тэрбум төгрөгөөр бага байна. Жилийн 16-аас 18% хүрээд байсан засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг 2 дахин бууруулж, засгийн газрын дотоод үнэт цаасны суур хүүг 8-аас 9% болох нөхцөлийг бүрдүүлж дотоодын үнэт цаасыг арилжаасан. Энэ нь сүүлийн 4 жилийн засгийн газрын дотоод үнэт цаасны хамгийн бага хүүгийн түвшинд хүрсэн үзүүлэлт болж, цаашид санхүүгийн зах зээл дэх хүүгийн түвшиг бууруулахад бодит нөлөө үзүүлсэн юм. Хүүгийн зардалд нэг их найд 150.7 тэрбум, эдийн засгийн үйл ажиллагаа 1.8 дахин их, батлан хамгаалах нийгмийн хэв журам 1.3 дахин их, эрүүл мэнд 1.4 дахин их, хүрээлэн буй орчин хамгаалал 10.5 дахин их. Хүүгийн зардлын хэмжээ нь нийгэм эдийн засгийн чухал арга хэмжээнд зарцуулах зардлаас хэд дахин их байна. Хэрэв засгийн газрын зээлийн үйлчилгээнд мөнгө төлдөггүй байсан бол энэхүү их усүрийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулах бүрэн боломжтой байсан юм.